Орой минь дөрөв үзэгчтэй ТV Слүзээс үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг бүсгүүчүүд нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүргэж байна. Ингээ өнөөдөр бүсгүүчүүд нэвтрүүлгийнхаа хойморт Бат Утгын ихчийг бас урьсан байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг бас хүлээн авсанд маш их баярлалаа. За баярлалаа. Та нартай бас баярлалаа нэвтрүүлэгтээ урьсанд. За баярлалаа. Тэгэхээр монголчууд маань 3 сарын 1-нийг одоо эх орончдын өдөр гэдэг одоо их сайхан тэмдэглэдэг болжээ. Тэгээ юуны өмнө бас танд эх орончдын өдрийн баярын мэндийг хүргэе. Маргааш удаас энэ сайхан баяр маань дохиох гэж байна. Баярлалаа. Харин тийм маргааш 3 сарын 1 болчихлоо шүү дээ. 3 1 гэдэг чинь тэнгэрийн тоонууд. Тэгээд манай эцэг дээдс олон үе дамжиж эх орныхоо төлөө халуун ам бүлийн цэсэ хайр гамгүй урсгаж явсны буйнд энэ Монгол гэдэг тусгаар ус өнөөдөр дэлхийн чэйжинд ингээд оршиж байна. Тэгэхээр энэ чинь яа харахгүй өгд эцгийн баатарлаг гавьяаг эх оронч үйл хэргийг одоо бид нар бас алдаршуулах, тэмдэглэх юм ганцхан улс төрийн намын хүрээ биш нийт ард түмэн үндэстний хүрээнд улс орныхоо хүрээнд ингэж тэмдэглэн зөвлөдөө. Тэгээд сайхан өдөр. Би Монгол хүн гэж хэлхийн тулд Монголын төлөө цохилдог зүрхтэй байх ёстой. Хатанбаатар Магсаржив. Та ер нь энэ өдөрт хэр их ач холбогдол өгдөг вэ? Би бол дотроо их талархалтай ханддаг. Тэгээ одоо Монгол бахархлын өдөр байна, эх орончдын өдөр байна, цагаан сарын баяр байна, наадмын өдөр байна. Тэгээ өнөөдөр би бас нэвтрүүлгээрээ дамжуулаад энэ сайхан эх орончдыг, энэ сайхан баатруудыг, энэ сайхан хаадуудыг төрүүлсэн ээжүүдийн талаар бас ярилцъя гэж бодлоо. Тэгээд та бол маш олон жил бас нэг хатуу ухаан гэж судлаа. Энэ талаар маш их ярьлаа. Тэгээ ер нь бол одоо бас нэг үеэ бодох юм бол Монгол эмэгтэйчүүд маань, ээжүүд маань таны ярьсан хэлснийг бол бас маш сайхнаар хүлээж авдаг болсон байна. Тэрийг бас амьдралдаа бас тусгадаг болсон байна. Тэгээ өнөөдөр таныг бидэнтэй хамт бас нэг сайхан тэр дурсамжаар түүхээр бас аялуулах байхаа гэж бас бодож байна. Баярлалаа. Надад бас нэг ийм боломж олгосон. Би одоо энэ хаан хатуу ухааныг судалсан, хаан төгс ухаан, хатан цэцэн ухаан, хам мэрэгэн ухааныг судалсан, эрт тулах ухаан, гэргийн мэрэгэн ухааныг судалсан. Судлаад 6 бот ном болгоод 100 цуврал лекц хийгээд тэрнийгээ бүр Монгол төдийгүй туурхтан даяар тархан суурьсан монголчууд даяар тархаагаад энэ олон жил одоо 10 гаруй жил болчихж. Тэгэхэд бол одоо л нэг ингээд ойлгож эхэлж байна. Тэгээд нодлон одоо 20 онд штэ надад нэг 42 настай бүсгүй хандаад одоо энэ бүр энэ дамтаржааг ийцээс хандаад тэгжээс л та. Игч минь одоо таныг анх 6, 7, 9, 10 онд энэ хатуу ухаан, гэргийн ухаан яриа лекц хийж энийг балаа юм юу яриад байгаа юм л гэж боддог байсан. Тэр үед би 30 т байсан. 30 хүржсэн 30 гарчсан. Одоо би 42 т болч. Тэгсэн чинь тэр үед хүүхдүүд 6 7 та жоохон байсан. Одоо 10 т болсон. Миний хүүхдүүд яг таны ярьдаг тэр юм илрээд ингээд би бүр одоо тэр хүүхдүүдэд яаж барьж авах уу, яаж ингэх үү гэл те. Тэгээ хүн бас их сонин шүү. Ер нь бас нэг хожуу ухаардаг гэж те. Яг өөр дээр нөгөө зовлон тулгамдаад ирэхээр нэг лам хайдаг гэдэг шиг л одоо яг одоо гаргалдаг гаргацсан. Гарц гаргалгаа хаана байна? Нөгөө нэг Бат Утган чи юу яриад байлаа? Нөгөө хатуу ухаан гэдээсэн юм чи нэрээ юу үлээ гэдэг зүйлийг ирж хайж эхэлж байна л да. Тэгээ хүүхэд өсгийн хэмжээгээр л бас биднэрт нэг ер нь зовлон гэж хэлэхэд бас болохгүй л ахал. Асуудал үүсч эхэлдэг л да. Тэрэн дээр тэгээд таны бас лекцүүд маш их тус болдог л да. Би ч гэсэн маш их сонсох дуртай. Тэгээд лекцийг зүгээр сонсохоос илүүтэйгээр би өнөөдөр сайхан ярилцъя гэж бодсон. Яг өөрөө ингээд нүүр тулаад ингээд ярилцахаар бас илүү их надад наалтцтай байх болоо гэж бодлоо. Ааха. Тэгэлгүй яг энэ чинь амьд холбоо гэдэг чинь өөр. Дээр нь ингээд телевизээр дамжуулна, амьгүй юмар дамжуулна. Гэтэл та бид хоёр шууд тарих оюун сүнс ам чанараараа ингээд шууд холбогдоод бие биенээсээ амьд харилцаанд ороод ингээд аавна гэдэг чинь юмаа мэдлэлцэн ойлголцсон гэдэг чинь өндөр түвшний юм баггүй. Тийм учраас бол илүү өгөөжтэй байх л гэж бодож байна л. За та галт руу. Харин чи тасгайлаад бас. Та сая тэр доор орж ирэхэд нэг юу өгүүлбэрийг уншив. Монгол төрт улсын орчин үеийг үндэссэн Эзэн Чингис хааны хатадын октоудад зориулсан хөшөө дурсгал юу юу. Тийм байна. Тий. Тэгээ энэ ч бас нэг юм хөшөө дурсгалтай болчих нь бас зүг юм аа. Хоёулаа монгол хүмүүс бас бэлгэлээ одоод тэгэлгүй ах. гал голомтой баруун. Орч да тий. Тий. Та ер нь хэр их шүтлэгтэй. Би ч одоо өгдөөц шүтх юм даа. Тэнгэрээ. Ааха. Тэнгэр гэдэг чинь л одоо яг өгдөөц байгаа юм л та. Хоёулаа одоо уулын хөшөөний
урд хөрөлцөж ирээд зогсож байна л да. Тэгээд мэдээж нүүн хатад гээд ярих юм бол одоо өөлөн ихийг ярихгүй байх юм одоо аргагүй. Тэгээ хатад хаттын одоо их шүү дээ тий. Улс ард түмнийг ингээд төршдгөж сайн сайхан болгоход хамгийн дээд түвшинд гэгэрч тийм тарих, тийм мэдлэг, тийм ухааныг олсон хүн нь Чингис хаан байгаа байхгүй. Тэгээд тэр Чингис хааныг төрүүлсэн ээж ихээр чинь өөл их ч одоо ямар их байх вэ? Тэр бүр тодорхой байхгүй. Алтан уургийн хаадууд хатнаа сонгохдоо олхнуудаас сонгодог байсан гэд тэр эмэгтэйчүүдийнх нь ерөнхий төрх нь одоо бас нэг бичсэн байт юм да. Миний юугаар бол одоо энэ хазар дээр энэ хавьдаа нэг ингэж хонхоод нэг памбор уруултай юм уу юм юунуудтэй гэд нэг тийм жартгардаа нэмдүүнүүдтэй гэж зөв. Тэгээ ер нь нэг тийм түүхэн дүрслэмж байдаг. Тэгээ ер нь тэгээд энэ хоёр дээр хонхоодог. Тийм түүхэн дүрслэмж байдаг. Тэгээ бас тэр оргууч биш ортол доо тийм. Тэгээд хамгийн гол нь бол нөгөө нэг юуныхын сүнснийх нь л тэр дүрслэмж гол тий. Тэгээд энэ Чингис хааныг төрүүлсэн үйл их гэдэг чинь тэр Монгол 100 мянган жилийн Монголын төрч ёсны түүхэн дотор хамгийн дээд ухаантан, хамгийн дээд мэдлэгтэн, хамгийн дээд оршихуун гэгэрлэлийг олсон хүнд өгдөг цол нь Чингис цол. Тэгээд тэр Чингис цолыг авсан цорын ганц хүн одоо хамгийн анхны хүн бол Чингис хаан байсан. Чингис хаанаас хойш Сорогтон бэх хатны одоо мөнх хөө, хувлаа хөө юу ариг бүх гэд авсан юм билээ 4 хүн. Тэгэхээр зэрэг Монгол төрсэн Чингис хаан гэх нэг 4 5 хүн Чингис хаан байх байхгүй тий. Миний хүүгийн анхны ялалт хожмын сүр хүчийг чинь бадраах болтугай. Өөлийн их маань бас нэг онцлог бол юу гэхээр нөгөө 9 хадар чинь Тэмүүрчнийг 9 настай байхад хорлогдоод өнгөрцөн шүү дээ татааруудад хороогаа. За тэгэнгүүт одоо тэр 9 настай хүүхд чинь өнчүүлчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр одоо хамаг Монгол улсаа авч явах тэр хүүгийн чинь хаан эцгийнх нь оронд хаан эцэг болж хаан ухааны цаа. Хаан 73 ухааны цаа. Дахиад дээр нь өөрөө хатан ихийн хувьд нөгөө хатан ухаанаар бас тэр хүүхдийг сургууль хүмүүжүүлэн соён гэгэрүүлэн энэ төрийг төвчтөгч болоход одоо бэлдэн сургана гэдэг. Тэгэхээр тэр бүх ажлыг хийсэн. Тэгэхээр энэ өөлийн их маань бол Чингис хааныг бэлдэж эргээд бэлдсэн хүү Чингис хаан хамаг Монгол улсаа байгуулж гарч ирээд буцаад их Монгол улсаа босгож бадраасан гэдгээрээ энэ ч улсын их болсон байхгүй. Тэгээ өөлийн их гэж бусад хатанаас онцгой их гэж дуудагддаг учраас тэр ганцхан Чингис хааны их биш. Бүр тэр хамаг Монгол улсын их болсон. Энэ чинь манай Монгол өгнүүдийн цаадах үнцэн. Тэгээд одоо зүгээр ингээм амьдрал дээр та ч их хүн би ч их хүн. Их хүн гэхээр манайхан айгүй жижиг хүрээнд ойлгодог. Юу гэж ойлгох гэхээр хүүхдийн бие махбодыг л өөрөөсөө бий болгосон хүн төрүүлж гаргав. Тий. Гэтэл бие махбодоор төрүүлэхгүй байж болно. Хүүхд өргөө авцсан байж болно. Үрчлээ авцсан яатсан ч оюун санаа. Ганцхан тэр хүүхдийн тарих мэдлэг, оюун санаа, сүнс, ухамсар, ёс суртахуун тэр хийгч бүтээх чанар бүтээл чанар тэр сайн сайхан бүхнийх нь их ундраг их үүсгэр болж чадж байгаа эмэгтэйг л их хүн гэж байгаа. Муу муухагийн их хүнс болж байгаа бол энэ болохгүй. Хүүгээ охин 13 нас хүрэхээс өмнө л ээж хүн ямар хүн болох бүх үзэл санааг тэр хүүхдийн тархицуулсан суулгаж бүрэн одоо энэ л үнэн гэдэг ийм хүмүүжил болгох суулгаж өгөх хэрэгтэй гэж байгаа. 13-аас цааш бол хүүхд өөрийн бие даасан бодолтой, өөрийн үзэл бодолтой болчихдог учраас тэрнээс шүүрч хүлээж авах. Чингис хааны хөшөө өөлөө их юу их хөшөө хоёрын яг нэг зүү тогтлыг сонсч ирсэн үү? Одоо цаад учир яг ингэж өөдөөдөөс нь харуулж тавьсан гэдэг үү? Энэ яг би зүгээр ингэж сонсч ирсэн. Энэ нөгөө өвөр Монголын Чингисийн онгоны өөдөөс харуулад яг өөлөө ээж юм хөшөө байдгийг. Тэгээ би бас яг тэр хөшөөн дээр зураг авахулсан. Тэгээд нөгөө хүүгээ харуулдаж ээж нь ингэж дандаа сүүгөө өргөж яадаг гэдэг утгаар байсан гэсэн. Тэгээ тэр санааг авч хийсэн л гэж сонссон. Эртээр үеэсээ л ерөөсөө Монгол эмэгтэйчүүд ээжүүд нөө нөхрөө хүндэтгэж нөө ядаж дуудаж нөө авгаалахтаа та гэж дууддаг байжээ тий. Аягийн хүртэл тусдан тавьдаг байж. Энэ ингээд энэ бол аавын л аяга. Энд хинч ууж болохгүй гэдэг юм. Тэгэхээр энэ тал дээр таас надад нэг тодорхой нэг бас нэг сайхан юу тайлбар ихч гэдэг юм уу.
сайхан сонирхолтой ярилцлага өгөх байх гэж бодож байна. Тэгээ өнөөдөр орчин цаг дээр харахад яг нэгнийг нөгөө хань ижлийгээ таагээд дуудаж байгаа эмэгтэй хүмүүсийг эвэртэй тулаа харсан юм шиг бас нэг жоохон доромжлогч гэдэг юм. Тиймэрхүү мэжиглэгдэж байна. Нөгөө орк морк гэл тий. Тий. Одоо нэг гоё үгтэй болсон. Тий, орк. Тэгээ орк морк та гэдэг хоёрхан үсэг, хоёрхан авиа байгаа үз. Тэрний ард яаж байгаа нэгдүгээр асар их хайр явж байгаа. Хоёрдугаар асар их хүндэтгэл явж байгаа. Гуравдугаар асар их ёс явж байгаа. Тэгээд тэр та гэдэг дуудуулсан эрэгтэй хүн те хязээж ихнэрийнхөө өмнө одоо ард санаад байдаг байхгүй. Хязээж далбалцаад байдаг. Алиас албаа шиг авиралдаг. Хөндөө өнгнөөс өгдөг. Хүн маш нам төрхтэй болдог. Маш эр хүн шиг болдог. Өөртөө тэгээд таагээ дуудулсан чи өөртөө ихтгэлтэй болдог. Би юм байна гэ тий. А дараагаар нь таагээд хүндэтгэл хэлнэ шүү дээ. Тэр өөрийн тэр хэдий хайртай амраг мөсгөн ч гэсэн тий ямар их хүндэлж чинь тэр. Дээдийн дээд аав шиг эцэг шиг ээж шиг эрхэм дээд хүмүүс шиг хүндэлж чинь. Тэгээд тэрнтэй нэг эренбэд авчиж хүндлэхээр тэр хүн чинь энэ ямар их хүндэлж хүн өөрийг хайрлж хүндэлж байгааг та гэдэг үгээр дамжуулж мэдэрсэн хүн гэдэг чинь те эргээд нөхрөө ихнэрээ балбаад ах уу зодоод ах уу хүчирхийлээд ах уу гэр бүлийн хүчирхийл үлдээд ах уу Хэдийн янзын үгээр хилээд аваад ах уу тий а 3 дугаар эн чинь их ёс гэж би хэллээ. Яагаад ёсын гэхээр зэрэг эн чинь ингээд хүн нэг жаахан мэдлэг олоо гэгэрэл рүү жаахан ингээд ойртоод ирэхээр ингээд юм болгоныг хүндэлдэг болт юм. Хүндлээд ирэхээр дүү байна уу мэдлэгтэй байна уу мэдлэг үү хэнийг ч гэсэн та хэнийг ч гэсэн хүн гэж харж хэнийг ч гэсэн хүн гэж үзэж ингэж хүндэтгдэг ийм ёс суугаад эхэллээ. Ийм хоёрхан үгээр л хүнийг хоёрхан өсгтэй аваатай үгээр л хүнийг хүмүүжүүлчихдэг хэрэгтэй. Эмхтэй хүн. Бүгд эрен би мэдлэг гэж энийг хэлээд байгаа. Хүнд их орон ос нүнтэй юм гэж ер нь юу байх вүлээ? Хайраг чулуун хүртэл торгон илс шиг санагддаг. Их орон минь та инхчингийн наран дор мөнхчин мандах болтугай. Бүгд найрад Монгол ард улсын баатар Хурандаа генерал Лавгсүр. Өнөөдөр тантай уулзсан айгүй сайхан нэг саян гэгээр гэдэг байлаа. Тэгээ мэдлэг олж мэдлэг олж जैन тий. Тэгээд ер нь түүх сонсох их гоё байдаг шүү дээ. Тий, ер нь нөгөө түүхийн сайнаас нь үлгэр жишээ авч түүхийн муугаас нь сургамж авах гэж л түүх байдаг. Сайнаас нь үлгэр жишээ аваад муугаас нь сургамж авах юм бол түүх амьд болж байгаа. Бидэнд хэрэгтэй болж байгаа байхгүй. Залгамж холбоо гэж ингэж явдаг. Бид нар ч одоо нэг төрийн залгамж холбоо гэж яриад идэг. Тэгсэн мөртөө яг энэ түүхийн залгамж холбоо яг энд л байдаг. Би тантай ингээл яриа суухаар яг энэ сайхан Монгол хаттын Монгол ээжүүдийн суу бэлэг оюун ухаан тэр хүмүүсийн талаар яриа суухаар ингээд нэг дотроос л нэг ингээд огшоод байна л да. Энэ яг юутай холбоотой байна? Эсвэл би юм нөгөө үнэн байх тусмаа хүний сэтгэл төрдөг гэдэг шүү дээ. Үнэн байгаад байна уу тий? Тий, ер нь нэгдүгürt үнэн. Одоо ингээд дотроос огшно гэдэг чинь хүний сүнсийг аюулхаад байгаа шүү дээ. Дотроос огшно гэдэг чинь энэ сүнс тогтолж байгаа. Бид нар чинь нэг ингээд хүнд хайрал дурлахаар ингээд энэ дээр нэг эрхийн уруу дарам газар хэцүү болол тий. Хүнд гомдож гунихаар энэ дээр л ивгүй болол тий. Баярлаж огшиж хөгсгөөр энэ дээр л нэг эрхийн уруу дарам газар л нэг хачин болоод идэг тий. Тэр чинь сүнс байхгүй. Тэгэхээр одоо миний сүнс жишээлбэл таны одоо энэ сайхан яриад ингээд баярлж чинь гэсэн үг байна. Энийг хүлээж авч जैन, баясж जैन, огшж जैन, энд хөхөн одоо хөхүүлэн дэмжигдэж जैन ингээд сэргэж जैन, сэрж जैन. Жолын юм болж байгаа. Бид одоо ингээд алган дээр гаргаад тавиа харж чаддаг бол их юм болж байгаа. Дэлхийн бусад улс үндэстнүүдэд ч гэсэн төр барьсан хатад зөндөө байна. Зөндөө төр бариагүй ч гэсэн төр барьсан хаанда шадралж яс өчнөө хатад. Тэдний ингээд түүхийг уншихад тийм биш. Яагаад харин догдолтгүй юм? Харин тийм. Тэгсэн мөртөө яг Монгол хаттынхаа түүхийг уншихаар судлахаар ярихаар ингээд бүр сүнс огшоод ингээд сүнс хөгсөөд ингээд юм болдог. Тэгэхээр нэг юм газар хөдлөн гэдэг шиг сүнс хөдлөд идэх баг. Тэгэхээр хүн холбоо гэдэг юм бас байгаа тийм. Тэгэхээр яадгийн бид нар нөгөө энэ хөх тэнгэрийн орон Монгол улстай энэ түүхийн одоо судар шалтгаруулсан энэ Монгол шоргон дээрээ гიშгэ тав дээр одоо энэ уул усандаа гарч ирээд яг энэ Монгол хаттын түүх явж исэн өрнжсэн газар ирээд энийг ярихаар энэ Монголын уул ус болгон тэр одон гэртэйгээ тэр гоомар одон гэртэйгээ хөгчн одон гэртэйгээ холбогдоод тэгээ тэндээс энэ элчим энерги нь буудаг холбогддог юм шиг байна. Хаттын тэр түүхэнд хийжсэн тэр гаргаж яасан шийдвэр хийжсэн үйл явдлууд ингээл жаахан түүх яриад ирэнгүүт тэгэхээр зэрэг тэр одон гэр гэдэг чинь өөрөө амьд тогтолцоо. Байгалийн орчлонгийн амьд тогтолцоо. Бид энд амьд өнөөдөр ярьж байна. Энэ газар нутаг чинь тэрийг шингээгээд аваа үлдсэн амьд судар байхгүй түүхийн судар энэ газар хүн газар гэж харж байгаа юм. Би бол түүхийн судар гэж хэлдэг энэ их орон энэ газар нутгийг. Тэгэхээр яг энэ хооронд чинь
та хоёр энэ дээр суугаа ярингууд тэр одон гэртэйгээ энэ газар энэ бүх юм чи холбогдоод нөгөө амьд холбоо, байгалийн амьд холбоо байгаа болохоор биднэрт энэ эрчим энерги нэрээд өгөгдөл юм нь буугаад ингээд бидний сүнс холбогдоод ирэхээр энэ тэр амьд холбоог мэдрээд тах шиг санагддаг. Тэгж дээ. Намраас сошиал карантинлэгдлээ. Тэгээ түрүүн та хэлжсэн шнэ нэг нүүдэлч одмын зан хөдлөөд гэдэг шиг ингээд баян зүрхийн давчаагаар наашаа гараад ирсэн чинь нэрэл нөө тэнүүл зан хөдлөөд ерөөсөө цаанаас Тавчмаар болоод байгаа шүү дээ. тийм баясаа. Тэгээ бүр цаашаа явчмаар ч Улаанбаатар руу уцмаар гэсэн. Харин тэр ерөөсөө тэр нэг цусан байгаа тэр нүүдэлч юм хөдлөөд байгаа юм чинь. Баян зүрхийн давчаа гараад ирсэн зүгээр самсаа шархраад гармаар. Тэгээд ямар сэндэ машины хаа зүртлөө өгөлт гэсэн чинь. Монгол орны ястаа нэг 21.331 сумын өнцөг булан бүр ширхэг чулуу бүр нөө түүх өгүүлнэ. Энэ ч одоо яг ямар газар гэх юм бэ? Тэрэлжийн бас нэг хэсэг үсттэй тий. Энэ бол одоо яг тэрэлж рүү л орж байгаа хэсэг л тий. Тэгээ энэ тэрэлжийн аман дээр энэ одоо энэ артлын энэ хаттай энэ том уулыг бол Чингис хайрхан гэж байгаа. Чингис хайрхан гэд нэрлэдэг. Тэгээд одоо яагаад Чингис хайрхан гэж хэлсэн тэр нарийн учрыг бас би түүхэн талаас нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Чингис хайрхан гэж нэрлэдэг юм байлээ. А энэ Чингис хайрханы тэр зүүн сугуун шүү дээ тэр хойд. Тэр наа цаагуурн зам орцсон. Тэр аман дотор одоо Тулуу хааны өвөлжөө байсан юм билээ. Сорогтон бэх хатан. Тулуу хаан чинь Чингис хааны баг хүү. Түүний одоо том их хатан төрийн хатны нь бол Сорогтон бэх хатан гэж байгаа. Тэгээд тэр аманд бол өвлж өнөөсөн. Одоо та хоёрын сууж байгаа яг энэ ар дээр энэ дээр бол зундаа гарч ирж зусдаг байсан. Цусланд хоёулаа ер нь бол цуслан дээр сайхан ирээ сууж байгаа тийм байна. Зорхогтон бихий хатан гэх юм бол ер нь бол Монголын түүхэн хаттын ер нь тэргүүнд ярих хатны нэг болов гэж би бас боддгийн. Кинонуудын ч ер нь их олон үзчихсэн. Тэгээд миний нэг асуух гэж байгаа асуултууд яг зөв буруу юу? Бихий гэж энэ одоо цол юм уу хэрэгм юм энэ гоншинг Чингис хаан бүр юу хүндээ өгдөг гэсэн одоо бүр төрийн дээд одоо гэдэг ч юм уу хайрлж хүндэтгдэг одоо хамгийн л одоо мундаг ухаантай хүндээ өгдөг гэд тэгээд зорхогтон бихий гэж нэрлсэн гэж би сонсч ирсэн юм байна. Та энэ сайхан хатны тухай надад бас нэг яг хуйчлал бихий гэдэг үг өөрөө их зөв асуулаа. Ер нь одоо бид нар ч бас энэ үгнүүдээ сайн мэддгүй юм байна. Энэ хөх толбыг үүсгээд байгаа тэр төбөө байц гэл. Мон төбөө байц гэл. Төбөө гэдэг холбоотой мэрх гэдэг нь. Төбөө гэдэг нь болохоор эрчим хүчний төв гэсэн үг утгатай үг юм байна. Эрчим хүчний төв болсон тийм бодисыг л одоо төбөө бодис гэдэг. Тэр төбөө бодис нь бидний энэ хөх толбыг үүсгдэг байх жишээтэй. А тэрэн шиг бихий гэдэг үг чинь эртний үг монгол хэлээрээ бол бикүүни гэсэн үг юм байна. А сүүлд нь хэлбэршиж ягаад бихий болсон. А бихий гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр холыг мэдгч гэсэн үг юм байна. Холыг мэдгч, ирээдүг мэдгч. Одоо бидрийнхаар бол Нострадамус Ванга гэдэг шиг зөнтөн. Холыг мэдгч тийм хүнийг л ирээдүг мэдгч, их олон жилийн дараах ирээдүг мэдгч хүнийг л одоо бихий гэж хэлж байна. Тэгэхээр Сорогтон бэх хатан түрүүн та хэллээ. Хатад дэлхийн улс үндэстнүүдэд зөндөөл хатад байна. Төр барьсан хатад байна. Хаана төссөн хатад байна. Янз янз төмнөө төссөн хатад байна. Тэр хатан хатны дотроос одоо Монгол хатад онцгой. Монгол хатын дотроос бүр тэргүү магнаа нь бол Сорогтон бэх хатан. Тэр хүн бол энэ тарих, оюун, тэгээд энэ сүнс, амин чанар, тэнгэр заяа тэр хатан ухаанаараа бүр цоо бадарч, цоо ялгарч гарч ирсэн юм хүн. Заягдмал, төрөмөл. Тэнэг л биш бол бусдын явсан зам мөрөөр сажлах хэрэггүй л баймаарсан да. Бүр ийм хүн юм билээ. Тэгээ Хэрээд аймгийн гаралтай хүн. Тэгээд би бол энэ олон жил энэ хаттын тухай, энэ хатан ухааныг судлаад бол би Сорогтон бэх хатныг бол хатны хатын юм байна, ухааны хатан ухааны дээд юм байна. Тэгээд би хамгийн энгийнээр одоо энийг энэ санаагаа яаж хүнд ойлгуулах вэ гэхээр би эмэгтэй Чингис гэж нэрлэдэг. Сорогтон бэх хатны эмэгтэй Чингис. Ер нь бол тэгэхээр хүн. Тэгэхээр нөгөө Марко Поло гэдэг манай монголоор ирж явж исэн тэр аялагч бол битсэн байдаг штэ. Сорогтон бэх хатан даанч хүчрэхэг. Хэрвээ тэр хүн шиг дахиад нэг эмэгтэй хүн харвал би ерөөсөө эм хүстэн нэр хүснээс давуу юм гэж хүлээн зөвшөөрнө гэж. Тэгж тэр дагуулж дэлхийн тэр тухайн үедээ одоо Марко Поло чинь дэлхийгээр аялцсан юм үзсэн нүд тайлсан. Стандар гадаад явж галуу шууны мах ийдсэн гэдэг шиг тийм хүн байсан. Тэгэхэд тэр Монголд ирээд
Тэгээд тэр чинь дэлхийг тойроод явах тэр одсон газар болгоныхоо эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бүхэл эрдэм ухаантай, тархитай, оюунтай, мундагтай хүмүүстэй уулзч харьцаж байгаа. Тэгэхэд Сорогтон Бэх хатныг тэгж байна. Би Сорогтон Бэх хатан шиг дахиад нэг тийм эмэгтэй хүн харуул. Би ерөөсөө эм хүүстэн эр хүүснээс давуу гэдэгт итгэнэ гэж. Гэхдээ энэ чинь одоо асар том дүгнэлт биз. Энэ бол дэлхийн газар болгон хатан байна. Тэр хатын дотроос Монгол хатад агуу, Монгол хатын дотроос Сорогтон Бэх хатан агуу юм байна. Эрэгтэй хүнээс даваад гарцсан хатан ухаантан байжээ. Хатан заяатан байжээ гэдгийг хэлж өгч байгаа байхгүй. Сорогтон Бэх хатан өөрөөс нь төрсөн 4 хүүгээ их хаан бэлдсэн. Тэгээ 4 хаан. 4. Тэгээд тэр 4 хаан хүүгүүд нь дэлхийг эзэлсэн хаан. Дэлхийг эзэлсэн. Тэр Арабд ч нэг нь тэр Бээжин Хятад яар ингээд Ар Монголдо ингээд тэгээд би одоо зүгээр одоо энэ Чойн юмгоо нэг Монгол хүүхнүүд гээд найргал байдгийг. Тэгээ тэн дотор ингэж байгаа юм. Хүү их талын чуулж ирсэн түүхийг хүний хэлээр мэддэг. Хүний хэлээр ярьдаг чулуу бүхэнд нь шингээж хүчтэн баатар ирсийг ариун хэвлэдэд тээсэн хүндэт энэ ихчүүдийг урдын зуунууд мартаагүй гэж. Дахиад овог тархаа нүүдэлчнийг хүчрхэг гүрэн болгох гэж орчин тэр цагийнхаа хүүтэн аясыг дагаж ойр холын дайснаа өчөг өгүүчрүүлсэн омог ихт баатрууд зөвхөн Монгол ихээс л төрсөн юм. Тийш. Монгол ихээс яагаад толгой дараалан Монгол ихээс толгой дараалан тэр 13 дугаар зууны үеийн баатар ирчүүд төрсөн. Тийм. Үеийн баатарлыг их орончдыг өсгөж хүмүүжүүлж төрүүлсэн хүмүүс бол яалтчгүй ард нь их хүн яригдах гэдэг. Яг тийм байхгүй юу? Хүн их хүнээс төрсөн хүүхэд хизээ баатар болтыг. Хизээ баатараас цааш даваад хаан болтыг. Хизээ хааны хаан болтыг. Хизээ хатны хатан болтыг. Тэгэхээр Монгол ихийн умаа сав хамгийн их ариун байх хэрэгтэй. Хоёрдугаарт Монгол ихийн тарих сүнс өндөр дээд байх хэрэгтэй. Яг ийм одоо шинжлэх ухаан бол баталчлаа. Манай суу ухаанд бол эхийн сүнс эцэгт удам залгуулна гэж сургаж байгаа. Эцгийн удмын хүүг хүмүүжүүлж хэн болохыг тодорхойлж өгдөг. Тэгэхээр өнөөдрийн хүүхнүүд чинь ингээд нүүр амаа будаад гүгээд байна. Оюунаа тордохгүй, сүнсээ тордог. Тэгээ умаа сав нь бохор бозор болчих. Тэгэхээр чин яаж тэдрээс баатар зайтай хүүтэрх юм. Хааны хэлсэн үг гэдэг чинь нэг эмс охтын халуун хэвлийг бүү бузарлуул гэдэг. Толгой дараалан Монгол ээжүүдийн төрүүлсэн хүүгүүд толгой дараалан баатар байж. Эн чин тэр цагийн Монгол эхүүд ямар ариун хэвлийтэй, ямар ариун сүнстэй, ямар ариун тарих оюунтай байсныг илэрхийлж байгаа. Баатар биш юм а гэхэд бүгд дайчин байсан шүү. Дайчин байсан. Эх орныхоо төлөөхсөн. За тэгээд тэд нар дотроос бүр илүү шалгарсан мундгуудынх нь хүүгүүд хаа төрчихсөн. Тэгээд Чингис хаан хааны хаан төрчихсөн. Хаадын хаан төрчихсөн. Тэгэхээр ийм байхгүй да. Тэгэхээр энийг чинь ардын сургаал дотор юу гэж хэлсэн гэхээр эрийн бузар эмд, эмийн бузар үрд, үрийн бузар удамд. Одоо манай эрчүүд одоо нэлээд тийм завхаа болцсон байна шүү дээ. Сая энэ олон улс дэлхий дээр энэ хамгийн одоо хүүхэмсэг эрчүүдийг шалгаруулсан чинь манай Монгол эрчүүд нэгдүгürt орлоо, гуравдугürt орлоо. Тэгэхээр энэ чинь Монгол эмэгтэй эрчүүд маш хүүхэмсэг. Энэ чинь цаана завхаа зам байна гэсэн. Завхаа зам байхаар нөгөө эмэгтэйчүүдийнхээ умаа савыг бузарлаа. Гэхдээ араас хин Батотгойч наадах чинь нөгөө орчин үед нөгөө залуучууд наадах чинь өөрсдийгөө нөгөө зөвтгөхийн тулд бас л нөгөө хаад руу орох гэдэг шүү дээ. Хаадууд нөгөө олон хатттай байсан. Тэгэхээр биднэрт нөгөө одоо олон ихнэр авах ямар ч тийм боломж авахгүй учраас хаадын удам гэдэг болохоор бид нар олон хаад шиг тийм өндөр дээд тарих уюун тийм улс орны төлөө өндөр дээд үүрэг гүйцэтгэж хариуцлага хүлээж тийм бэ нү? Байхгүй л тэр авч зөвтгöd байдаг шүү дээ. Үрх гэрээч авч чадахгүй. Тэр сонсч ирсэн яг энийг сонсч ирсэн. Тэгээд энэ одоо манай энэ залуучуудын энэ хүүхэмсэг нэг ийм завхайдуу байдал энэ төр чинь бол энэ баруунаас орж ирсэн, суурь иргэншлээс орж ирсэн сатааны соёл иргэншил гэж би хардаг. Одоо Сорогтон Бэх хатныг жишээ нь Чингис хаан шинжсэн байгаа. Монголчууд чинь газар тэнгэр хүн малаа шинждэг, шинжээний маш нарийн ухаантай. Тэгээд Сорогтон Бэх хатныг шинжээд тэгээд Чингис хаан чинь нөгөө бэлэг ухаан бүх юмараа тэр үнэн тэгш тэр оюун ухаан сүнс тархиараа хамгийн мундаг учраас хөвгүүд дотроос хараад тулууга одоо хаан ширээ залгамжлуулах санаатай байсан. Тэгээд тулууга бэлдээд давхар одоо Сорогтон Бэх хатныг төрийн хатнаар авч өгсөн. Төрийн шинжээд одоо Сорогтон Бэх хатныг түүгэнд бол төрийн иш хатан гэж хэлж байгаа. Зарим их сурвалжид төрийн хатан гэж байгаа. Зарим их сурвалжид иш хатан гэж. Иш хатан гэдэг нь иш хатан гэдэг нь ерөөсөө тэнгэрээс заяагцсан. Одоо бид нар ишлэл аавна гэж ярьдаг шүү дээ. Тэндээс их ишлэл аавна гэдэг чинь их үнцээ
одоо тодорхойлж байгаа юм шүү дээ. А тэгэнгүүт иш хатан гэдэг нь ерөөсөө төрийн онлыг мэддэг анхны хатан гэсэн. Би биширдэг. Би ганц хүүхдээ өнөөдөр яаж өөртөө хэрэгтэй хүн болгочих вэ? Бусдад гайвуулдаг, эх оронд гайвуулдаг, гэмт хэрэг үйлдэг, архинасаа болгочихгүй тулд би архин далаа живэлчихгүй тулд яаж энэ хүүхдийг би зөв хүн болгох вэ? Ингэж ядж яхад те тэр хүн дөрвөн хүүхдийг их хаан зэрэгт бэлдээд Монгол улстай хэрэгтэй хүн, битгий хил дэлхийдээ хэрэгтэй хүн болгоод тавьсан гэхээр тэр хүүхдээгээ тавьсан. Хүүхдээгээ тавьсан. Тэгэхээр домог болгоо тавьсан. Тэгээ одоо өнөөдөр манай Монгол бүсгүүчүүд барууны энэ одоо Холливуудын одуудын буддаг шунхтыг сурахаас илүү энэ хаттын энэ яаж төрүүлсэн хүүгээ баатар болгодгийг наандаж цаандаж яаж хаан болгодгийг цаандаж яаж хаадын хаан буюу их хаан болгодгийг Яг бүр ядаж би боддгийг орчин үеийн эмэгтэйчүүд маань хүүгээ одоо хаан баатар гэхээсээ илүүтэйгээр одоо яг орчин үе дээр ярих юм бол ямар нэгэн газрын захирал, улсын хурлын гишүүнч гэдэг юм болохоосоо илүүтэйгээр сайхан өрх гэрээ аваад явцдаг. Аваад суусан ихнэрээ хайрладаг. Нэг тийм нэг сайхан эр хүн болгоод хүмүүжүүлчихсэн л гэж байна. яг тийм шүү дээ. Монголд өнөөдөр эр хүүстэй олон байна. Эр хүн улаан номд орчиж, ховорчиж. Одоо тийм эр хүнийг олон нэгт хэцүү болчихсон. Тэгээд эр хүн гэж хэнийг ойлгож байна? Ерөөсөө л эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон үнэ л ойлгож байна. Гэтэл эр хүн гэдэг чинь тэр эмэгтэй хүнд хүнтэй бэлгийн харьцаанд ордог чинь зүгээр л эр хүүсдэг гэж. Гэтэл эр хүн гэдэг чинь өөрийгөө аваа явдаг. Хань ижил өөр хүүхдээ зовлоохгүй бүрэн аваа явдаг. Өрх гэрээ аваа явчихдаг. Төр улсаа аваа явчихдаг. Ийм хүний чинь хэлж штэ. Тэгээд ноён нуруутай. Нугаршгүй ноён нуруутай, жуудагтай, нүнжигтэй, даацтай, өгөөмөр, багтаамжтай. Ядчил харах үзмжээс нь харахад нэг тийм сайхан нэг Монгол ирэх байдаг хангаар тий. Манай аав гэдэг. Сайхан халах гэр иргээл ярьдагсан байхгүй. Би одоо нөгөө нэг нас ахаад ирэхээр чинь нөгөө аав ээж минь багд минь хэлжсэн сургажсэн бүх юм ингээ оройроо нэрээ тийм халах гэр ирчүүд болтгоо байсан. Нөгөө теркото банд нар олширсан. Нэг жаахан ганц нэг эр хүнтэй шимчийн өмнөд ингээд шуун чэжтэй жоохон авчижсэн юмуд болцсон. Нэг юм сайхан халахаасан халах гэр хангар эр хүн уусан ховор. Одоо энэ хайрхан шиг ийм сайхан ингээд хөдөөгөр л ер нь харагдах байх шүү. Хөдөөгөр ч одоо балтаагаа чинь ер нь бол та одоо ганц хүүтэй. Тэгээ өөрөө нэг хатуу ухаан гэж ярьдаг энэ хаттын энийх суухааныг судалдаг хүн ирээдүйд одоо бэртэй болно. Бас нэлээд л өндөр шалгуур тавих бах та. Яах вэ? Одоо энэ октоудыг харахаар хэцүү. Гудамжин зодтолтой л үстэлцээл те банд нарыгаа барьж авч зодоод. Тэгээ одоо ганц юм найж байгаа юм хүүдээ найж чинь. Одооноос хэлдэг. Хүүхдийнхаа ирээдүйд одоо нэг юу гэдэг нь тавилан дөө. Үгүй өөрт нь дандаа зааж хэлж шít. За миний хөө хүний эхнэр хүн ийм байх хэвээр. Хүний эр нөхөр хүн ийм байх хэвээр. Хүний эцэг хүн ийм байх хэвээр. Хүний их хүн ийм байх хэвээр. Айлын эзэн хүн ийм байх хэвээр. Айлын эзэгтэй хүн ийм байх хэвээр. Хаан ухаантай хүн ийм байх хэвээр. Хат ухаантай хүн ийм байх хэвээр. Миний хөө одоо тэгтэл чиний үе октод харж байгаас ингэж байгаа. Би одоо хүүгээ дагуулаа гудамжинд явна, энэ тэнд явна. Айлын авгаан жишээн дээрс гарч ирэл ярина. Үеийнх нь октын жишээн дээр ч ярина. Хаал таар. Бүх жишээн дээр ярьдаг. Тэгжээж одоо буруу зүгийг сайн мууг ялгуул. За миний хөө очиод сарайныхан сайханд нь ингээд хуурччихв. Цаанаа ийм чөтгөр байдیں۔ Шүү. Үлгэр дээр нэх гой гүнж таардаг шин. Тэгжээс нэ төд удлуу шулан болоо хуурчлаа. Удмын хар гэж үг гэдэг чинь монголчууд тэр их хүний юм шиг байна. Тэгээ одоо хүүгийнхэн л хүүдээ энэ бүгдийг өстой цуцалтгүй хэлжээ. Миний ганц сэтгэл зовоож байгаа юм энэ. Монголчууд нэг хүүгээч өв тэгш хүмүүжүүлдэг байж, охинооч өв тэгш хүмүүжүүлдэг байж. Одоо болохоор бас яг нэг үе одоо нэг хэсэг чинь охтуудтай их анхаарал хандуулдаг байлаа шүү дээ. Охтууд маань тэр дээд боловсрал эзэмшээд дээд боловсралтай юм сайхан хүн болчул гэд. Одоо бас тэр үе бодвол бас хөвгүүд рүүгээ нэлээх анхаардаг болсон байна л да айл элрон тий. Тэгэхээр бас гайгүй баха тий. Таны санаа зовоогоод байгаа асуудал ер нь гайгүй. Магадгүй таны ирээдүйн бэрий чинь бас ирээдүйн ээж аауд нь бас бэлдээд яаж байгаа ч юм билээ тий. Тэгээ яг нэгдүгürt хүүгийнхээ сонголт юмд мэдүүлчүүлгээд бас нэг найж чинь хоёр дахь юм нь одоо заяа тавилна түших байгаа л гэж найж. Зовлон тойтсон хүнийг эр хүн гэдгүй. Түүнийг ярьж биш сүрж туулдаг юм. Хошоо Манлайбаатар Дамдын сүр. Тэгэхээр бид тэр өнөөдөр бол бас нэг тийм түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн одоо маш том тулаан болсон газар хүрэлцэж ирээд байна л да тийм 100 модны тулаан гэж одоо маш томоор одоо тэмдэглэгдэж үлдсэн бий. Тэгээ энэ дээр явд нэг хатны тухай яригдах л да. Нөө хайр сэтгэлдээ үнэнч хатан зоригтой
Ануу хатны тухай Тий. яригдах болов гэж бодож байна би. Яг зөв. Бид та хоёрын одоо энэ гიშгэж байгаа зогсож байгаа газар бол энэ 100 модны газар 100 модны илс гэж тулаан гэж яригддаг түүхэн их сурвалжуудад ингэж тэмдэглэгдсэн. А яг газар нь бол Чингис хайрхны өвөрт ингээд зогсож байна. Ойрд их хаан Галдан бошигт хааны одоо ёсолж авсан уугуул жинхэнэ төрлийн хатан Ануу хатан гэж. Тэгээ одоо Ануу хатныг бол мэдгүй ч хөнгөө болж тий. Тэгээд ийм гоё түүхэн газар дээр та хоёр ирсэн. Тэгээ таач их өөрөө эмэгтэй хүн энэ нэвтрүүлэг хөтлөж байгаа хүний хувьд тэгээ энэ Ануу хатын яасан гэхээр угаасаа Галдан манжийн дараа манж хүчрэгжээд манжийн дарангуулалд Өвөр Монгол орчихсон хамгийн түрүүн Өвөр Монгол ороод 50 жилийн дараа Ар Монгол орлоо. Ар Монгол ороод байж тэл зүүн гарын Монголыг одоо нэгтгэх нэгээд манжууч нь ингээд үдсэн. Тэгэнгүүт зүүн гарын хаан тулсын хаан Галдан бошигт эний чинь эсэргүүцэл ингээл. За тэгээд энийг эсэргүүцэд тэмцэхийн тулд тэр баруун хязгааруудын хязгаараас нааша яваад цэрэгээ аваад армиа аваад ингээд яваад олон энэ дээр тийш тийш тэр чи одоо анх нутгаасаа 70,000 хүнтэй гарсан гэж би уншижсэн. Миний уншснаар бол тэгээд энэ одоо бидний сайн мэдэх ээж хад гэж байгаа. Сэргэлийн сумын Төв аймгийн сэргэлийн сум тэрний хойдол дээр ирж тэнд өвлцсөн байт. Тэгээ энд ирээд одоо өвлжөөд бас бэлтгэл хийгээд ингээ байж итл яг тулаанд орохын өмнө бол манай Ануу хатан араас нь өөр хүүхдэд дагуулад араас нь ирсэн байдаг. Тэгээ тэр хүн бол өнгөц харах юм бол хайр сэтгэлдээ үнэн чимэгтэй хүн. Харин Эр нөхөрдөө үнэн чимэгтэй хүн. Ханилал нөхөрлөлийн юмдаа амь холбоондоо үнэн чимэгтэй хүн харагдаж байгаа юм. А гэвч цаана нь юу гэдгийг ингээд суу ухааны талаас, хатан ухааны талаас судлаад үзэхээр улсыг засан төвшдөхөд гүйцэтгэдэг эмэгтэй хүний үүрэг байна. Улсыг засан төвшдөхөд дөрвөн үүрэг байдаг. за. Нэгдүгээрт улсын нэгдүгээр соён гэгэрүүлэгч үүрэг. Хоёрдугаарт улсын дотоод хэргийн эзэн байх үүрэг. За дараагаар нь гурав дахь үүрэг нь бол улсын төсөвч үүрэг гэж. Дөрөв дахь үүрэг нь тусгаар тогтнолч үүрэг гэж байсан. Ануу хатан маань хувь эмэгтэй хүн талаасаа бол хайр сэтгэлийнхээ араас эр нөхрийнхээ араас явж байгаа бол цаанаа бол Монгол нөгөө дөрвөн үүргийн тусгаар тогтнолч үүргийн төлөө явж байгаа. Монгол улсын эцсийн манжид эзлэгч байгаа. За Өвөр Монголын явц, Ар Монголын явц. Одоо ойрд Монгол нь зүүн гарын улс нь л явахгүй бол энэ Монгол үлдэж болно. Эцсийн тэр амны төлөө явсан баг. Энэ газар чинь яг өөрөөр хэлэх юм бол Ануу хатан одоо сүүлийн үеийн ч хатан харьцангуй. Одоо дээр 13 дугаар зууны их хатантай харьцуулахад сүүлийн. Тэгээд хөөхий тэр эцсийн мөчөө хүртэл энэ одоо улс үндэснийхээ амийг хамгаалж үлдэхийн төлөө тусгаар тогтнолын төлөө. Тэгээ эцэст нь яадаг вүлээ гарцаагүй хүнд байдал тулгархад нөхрөө зүхтаалгаад өөрөө зэрэг удирдаад манжийн зэрэгтэй дайтаад. Ануу хатан ер нь түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнээр бол их тийм сайхан урт хар хилэн хар үстэй. Тийм одоо хараа тийм хурц их тийм дайчин эмхтэй байсан гэж юу тэмдэглэгдэж үлдсэн байт юм бэл. Ер нь яг онцлог шинжүүд нь ямар шинжүүд зам төрөх, гаднах байдал, хүүхдүүдэд хүмүүжүүлэх ёс ч гэдэг юм уу. Энэ талаас нь та нэг жоохон ярьж өгвөл. Зүгээр миний олж уншижсанаар одоо яг уу ингээд кино зохиол гараад кино моно хийгдсэн байдаг. А гэтэл яг одоо бас ингээд яг тэр нөгөө амин чанар гэж яриад байгаа. Мөн чанар биш. Шин чанарын цаана амин чанар байна. Мөн чанар байна. Мөн чанарын цаана амин чанар. Амин чанар гэдэг нь яг тэр сүнсэнд нь байгаа чанарыг хэлж байгаа. А мөн чанар гэдэг нь энэ тарих оюун санаанд нь байгаа чанарыг хэлж. Тэгээ тэр амин чанараар нь аваад үзэхөр их төлөв даруй. Их өгдөөцөөтэй. Их өгдөөцөөтэй. Тэгээд их өгдөөцөөтэй үе одоо тэр эрэгтэй хүн, хаан хүн нөхөр нь тэр үгийн зөвлөгөөг нь авахгүй байхын аргагүй болтол нь одоо үгээ хэлж чаддаг, хүргэж чаддаг. Тэр сүнсэнд нь нэгэн зовлонгоос нөгөөд шилжих завсрыг жаргал хэмээн эндүрнэ гэж бурхан багш сургасан байдаг.
чамаа. Чаргааснаас зоос нь илүү байж бай. Хүний нас гэж. Юутай богинонд. Яалаа гэж дээ. Харин ч тантай амьдарч яваагаа би дээдийн жаргал гэж боддог. Тэр хүүхдүүдийг бол их тийм эв зүгээр. Одоо бид нар чинь бол ингээл нэг бас нэг янз янзын арга хэрэглээл тэгэл ялангуяа энэ барууны юмнууд чинь нэх олон ийм зааварчлага зөвлөгөө орж ирэл. Манай юмд бол тийм байгаа. Тэр тусмаа Ануу хатныг бол их тийм сурган хүмүүжүүлэх тал тэр хүнийг дагуулах ялангуяа одоо тэр хаан эр нөхөр нь байна уу хаан байна уу бусад албат иргэд байна уу цэрэг байна уу ямар сайндал тэр цэрэг ирчүүдийг удирдах танд ороход хүнийг дагуулах одоогийнхоор бол нэг харизм гэж яриад байгаа шүү дээ суу биелэг тэр олныг дагуулах олныг хураах чадвар өөр тэр их хүндэрдэг. Хайрын газар нутаг минь харийнхны хүнд дарагдахгүй. Хамаг Монгол түм минь хагаралдан бутарж зовхгүй. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсанч бүг алдан бошигт. Одоо олон сайхан суу мэрэг ухаантай хаттууд байна. Одоо энэ зүгээр эгэл жирийн ард түмэн дундаас төрсэн одоо ээжүүд байна, баатарлаг ээжүүд байна. Эднэр маань одоо яагаад бүгд ийм сайхан эх оронч сэтгэлтэй, сэтгэлгээтэй байсан юм бэ? Яагаад өнөөдөр тэгвэл бид нар ижлэгэн л тэр хүмүүсийн үргэлжлэл тэгсэн хэрнээ биднэрт яагаад ингэж эх оронч сэтгэлгээ гэдэг юм ер нь сууж өгөхгүй байгаад байгаа юм бэ? Ийм хөгшин залуу хэн байсан ч монголчууд эх орныхоо төлөө, их байгалийнхаа төлөө, их нутгийнхаа төлөө, их шорооныхоо төлөө, их эдүгэн дэлхийнхээ төлөө, их тэнгэрийнхээ төлөө. Ингээд тэнгэрээ хүртэл эцэг гэл дэлхийгээ хүртэл ээж гэл те. Ингээл бүр энэ чинь хамтын оршихуй, хамтын хариуцлага. Нөгөө л хүн болгоны хүчин зүтгэл оролцоо байсан. Энэ чинь л их оронч үзэл байхгүй. Түүхийн турш харь ойрын нутагт халуун ам бүлээн цусаа өргөсөн энэ Монголын төлөө тэр өвөг дээдс болохоор миний гэр бүл, миний айн ижил, миний үр хүүхэд яах вэ? Миний эх орн, миний улс гүрэн мөнх оршижвэл би тэрний төлөө. Тэгээ одоо бидний хамгийн түгээмэл сайн мэдгч жишээ бол одоо хотгоодын шадарман Чингүнжав. Чингүнжав Бээжинд очиод ингээд яхад тийм ээ хоёр хүүгийн эхнэрийн эхлээ цаазалчихж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь өөрийг яаж байгаа вэ? Тэр одоо энэ нэг хүмүүсийн мэрэг тавиад байгаа нэг голдоо нүхтэй зоос байдаг ш. Тэрий чинь галт хийгээ улаасгачт юм байна. Тэгээд махан дээр нэгээ тавьчт юм байна. Тэгээ эн чинь нөгөө улаасцсан зоос чинь махын түлээ шигдэж орно ш. Тэнгүүд нөгөө нүхээр нь махан ингээ болоо буцлаа гараад ирж тэрийг хутгаар огтолж авд юм байна. За ингээд 81 зоос шахсан байгаа юм. За энэ баг хэрэг шүү. Ингээд өхгүй болохоор нь амьдаар нь өвчүүгийг хатсан байгаа юм. Мал шиг. Бид мал муулаад өвчүүгийг авдаг бид тэгээ гидсийг гаргадаг ш. Тэгээ өвчүүг нь амьдаар нь хатаа. Тэгээ өхгүй болохоор нь зүрхийн суулаа. Толгойг нь цавцсан. Энэ чинь хараа бидний үгдээс энэ юу хэлж байгаа юм хэрэг үхлээс айдгүй байсан. Төр үр хоёр минь богшиг. Хотгойдын шадарван Чингүнжав. Эрэгтэй хүнийг мөнгөний машин гэж харахаа болоод хүн гэж хараад зөв хүндлээд ингээд зөв харилцаа эргэтгч зөв харилцаанд ороо соён гэгэрүүлээд ингээд хамтын төвшин сайхан амьдралыг өрх гэр дотроо улс гэр дотроо төр гэр дотроо бүтээе л гэж уриалах байна та. За баярлалаа. Үзэгчдээ бүсгүүчүүд нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Эх 7 өдрийн цагтаа эргүүлцгаая. Баяртай.